130-аас 250 сая төгрөг. Энэ бол нэг айл дэд бүтцэс холбогдох дундаж өртөг. Харин танд Ростов Гаква илүү хямд, илүү хялбар шийдлийг санал болгож байна. Хот байгуулалт барилга орон суучлалтын яамны гэр хорооллын дэд бүтцийн шин шийдэл, 5 тухтай орчныг бүрдүүлэх туршилтын төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бэлхийн 8 дугаар гудамж, Эко 78 бүлэгт 10 айлын дунд Зоото Стаханов 85 100-ыг суйрлууллаа. Гол тоног төхөөрөмж болсон Зоото Стаханов 85 100-ыг Ростов Гаква нийлүүлж гэр хорооллын иргэдийн амьдралыг илүү тавхилаг, утаагүй болоход бодит хувь нэмэр оруулсан юм. Энэхүү шийдлийн ачаар 100-ыг 10 айл хамтдаа ашиглаж, цэвэр ус халаалт, бохрын 3 төрлийн шугам сүлжээ айл бүрт хүрсэн. Халаалт нь цахилгаан, хийн болон хатуу түлш буюу нүүрсээр ажиллах боломжтой бөгөөд Монгол улсад мөрдөгдөж буй стандартаас 30-аас 40% үзүүлэлт сайтай гэж судалгаагаар тогтооцсон юм. Түүнчлэн түлш 100% шатаж, агаарт ялгаар хутаа 40% багассан утаа бохирдол бууруулах өндөр үр нөлөөтэй болохыг харуулж байна. Хот байгуулалт барилга орон суучлалтын яамны төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэж төмөрхүү хэлэхдээ 10 айлын дэд бүтцийн туршилтын төсөл гэр хорооллын бүсийг үе шаттайгаар хамгийн бодиттой, хүртээмжтэй, өртөг багтаа хэлбэрээр шинжлэх боломжтойг харууллаа хэмээн онцлоо. Энэ бол зөвхөн 10 айлын жишээ биш. Харин цаашаа дөрвөлжүүлж мянган өрхөд хүрж болох утаагүй, эрүүл, аюулгүй хотын шин загварын эхлэл юм.